За сайн байцгаана уу хүндэт сонсогчдоо энэ өдрийн мэндийг хүргэе. Юуны өмнө бичлэг оруулаагүй удсандаа уучлахгүй хэрэгтэй байхаа гэж бодож байна. Энэ удаагийнхаа бичлэгээрээ та бүхэндээ Осбон Исламуулыг гэж яг хий юм бэ? Тэр зүгээр л нэг дээрэмчин ярагчин юм уу? Эсвэл зоригтой нэгэн баатар юм уу хэмээх асуултын дагуу сэдвийг уншиж хүргэхээр бэлтгэлээ. Бичлэг эхлэхийн өмнө сонсогчид маань YouTube сувгаа subscribe хийгээгүй бол subscribe хийгээд бас бичлэг дээрээ лайк дараад комент бичээд үзээрэй гэж хүсмээр байна. Нэрээ манай сувгийг сонсдог хүмүүсийн бүхэл бүтэн 88% нь subscribe дараагүй бичлэгийг үздэг гэсэн статистик байна. Тийм болохоор сонсож байгаа та бүхэн минь subscribe дараад үзээрэй гэж хүсмээр байна. Таны дарсан лайк, бичсэн комент бүхэн бид бүхэн дараагийн бичлэгийг оруулахад маш их уран болдог шүү гэж хэлье. За олон зүйлс нүрсэн бол уучлаарай. Ингээд хамтдаа бичлэг рүүгээ орцгоё. 1940-од оны сүүл үе. Дэлхий дахин дэлхийн 2 дугаар дайны утаанаас дөнгөж салж шин дэг журамж шилжиж байлаа. Харин Азийн цээжинд Бээжин, Москва, Улаанбаатар гэсэн 3 гурвалжингийн дунд нэгэн цусд төв хүрнэж байсан юм. Хэдхэн жилийн өмнө Монгол улсын удирдагч Маршал Чойвалсантай гар барьж зэвсэг тусламж авч байсан тэр хүн эргээд Монголын баруун хөлийг зусаар бодох болно гэж хинч санссангүй. Тэрнийг Осбон Исламуулыг гэдэг. Хасаг түмний дунд тэр эрхчлөөний төлөөх Батир буюу Баат. Харин монголчуудын хувьд хил орчмын ард иргэдийг хядаж аимшигт яргалал үйлдсэн Осбоны дээрэмчт. Өнөөдөр бид YouTube сувгаараа Төв Азийн геополитикийн хамгийн том хохирогч бас хамгийн том тоглоомчдын нэг болох Осбоны бүлэг болон байдаг богдын цус мөргөлдөөний бодит түүхийг сөхөх болно. Тэд хэн байсан бэ? Шуналдаа хөдлөгдсөн дээрэмчдүү эсвэл том гүрнүүдийн дундах удсан хүүхэлтэй байсан уу? Суудалдаа дуглан сууж түүхээр аялахад бэлэн байгаарай. Түүхийг эхнээс нь ойлгохын тулд бид Шинжааны Алтан хязгаарт очих хэрэгтэй. Осбон Исламуули 1899 онд Шинжааны Гоктока гэх газарт хасаг гэр бүлд төржээ. Тэрээр багасаа моринд гарамгай, мэргэн буудагч Алтай нурууны газар зүйг алган дээр байгаа мэддэг нэгэн байлаа. Тухайн үеийн Шинжаан бол хятадын дундад иргэн улсын хятад генерал Шэн Шийцэн дарангуйлалд ор байлаа. Шэн Шийцэн хасаг уйгуур зэрэг цөөн хүндэстнүүдийг хавчин гадуурхаж мал хөрөнгийг нь хурааж байсан тул 1940 он гэхэд Алтан хасгууд зэвсэгт бослог гаргаж эхлэв. Энэ бослогыг толгойлогчдын нэг нь Осбон байлаа. Яг энэ үед Осбоныг хэн сонирхож эхэлсэн бэ? Хариулт нь зөвлөлт холбоот улс болон бүгд найрамдах Монгол ард улс. Зөвлөлт холбоот улсын удирдагч Сталин Шинжааны бүс нутагт хятадын нөлөөг суулруулж өөрийн гэлсэн жиргэвч бүс үүсгэхийг хүсэж байлаа. Мөн Шинжаанд байх ураны болон вольфрамын ардуудыг хяналтандаа авах зорилготой байлаа. Ингээд тэд Осбоныг хятадын дарангуйллын эсрэг тэмцэгч хэмээн харж дэмжихээр шийдлээ. 1944 оны 2 дугаар сард нэгэн түүхэн уулзалт болов. Монгол улсын удирдагч Маршал Чойвалсан өөрийн биеэр Осбонтой хэлийн орчимд уулзжээ. Монголын талаас Осбонд хэдэн мянган винтов, пулемет, минтовер зэрэг асрын хэмжээний сум хэрэгсэл өгсөн байдаг. Осбон Чойвалсанд хандан хятадуудыг Алтай нуруунаас хөөн гаргахад тусалнө гэж гуйж үнэн байхын тангаргалж байлаа. Монгол зөвлөлтийн тусламжтайгаар Осбоны цэргүүд хятадын гоминдааны армийг зохиж Шинжаанд Дорно Туркестаны бүгд найрамдах улс байгуулагдахад гол үүрэг гүйцэтгэжээ. Гэвч түүхэнд мөнхийн найз гэж байхгүй. Зөвхөн мөнхийн ашиг сонирхлол гэж бий. Осбоны байгуулсан гавья урт настай байсангүй. 1945 оны сүүл гэхэд Осбон зөвлөлтийн зөвлөхүүд болон Дорно Туркестаны залуу удирдагчтай муудалцаж эхлэв. Тэрээр өөрийгөө Алтан хязгаарын цорын ганц эзэн хаана наа гэж үзэж байсан ч зөвлөлтийн тал тэрнийг зөвхөн цэргийн зэвсэг төдийгөр ашиглахыг оролдсон нь тэрэнд огт таалагдсангүй. Яг энэ хэвзэгтэй үеийг хятадын гоминдааны засгийн газар маш сайн ухаалгаар ашиглав. Тэд Осбонд нууцаар илчилгээж чи зөвлөлт болон коммунист Монголыг орхиод манай талд оруулж чамайг Алтан хязгаарын захирагчаар томилно. Одоогийн байр суурийг чинь хууль ёсоор хүлээн зөвшөөрнө гэсэн амлалт өгчээ.
Үндсэндээ Осбан ислам уулын улаан коммунистуудын эсрэг зогсохоор шийдэв. Ингээд 1946 оны сүүл гэхэд тэрээр өчигдрийн холбоотон байсан Монгол улс болон зөвлөлт холбоот улсын эсрэг дайсан нь болон хувирлаа. Осбан олон мянган зэвсэг дайчид гэр бүл харьяа дардуудаа дагуулan Монгол улсын баруун хил рүү ойртон нүүдэлж Гоминдааны зэргүүттэй нэгдсэн байна. Эндээс л Монгол орны хувьд Осбаны аюул буюу Осбаны дээрэмжид гэх аимшигт нэр томьёо үүссэн юм. 1947-оос 1948 онууд бол Монголын баруун хилийн түүхэн дэх хамгийн харанхуй хуудаснуудын нэг юм. Осбаны зэвсэгт бүлэглэлүүд Гоминдааны хятад зэргүүдтэй хүч хавсран Монгол улсын хилээр цөмрөн орж ирэв. Тэдний гол зорилго нь юу байсан бэ? Нэгдүгээрт хятадын даалгавраар Монголын хилийн гүн рүү нэвтэрч тагнуул хийх, өмнө самуун тарих. Хоёрдугаарт хувийн ашиг сонирхол буюу мал хөрөнгө дээрэмдэх. Осбаны дайчид маш зэрлэг арга барилтай байсан гэж түүхийн сурвалжид тэмдэглэжээ. Тэд ховод Баян-Гөлгийн Говь Алтай аймгийн хилийн бүсэд амьдарч байсан Монгол айл өрхүүд рүү гинэт довтолж, эрчүүдийг нь хөнөөж, эмэгтэйчүүд хүүхдүүдийг нь олзолж, малыг нь хэдэн мянгаар нь тун оддог байв. Тэд уулархаг бүс нутгийг сайн мэддэг тул мордон унаж гинэт гарч ирээд зохилт өгөөд хилийн цаана буцаад алга болчихдог байлаа. Нутгийн ард иргэд Осбан ирж явна гэсэн сургаар гэр орноо орхин уулын хавцал руу зогтдог байсан гэдэг. Энэхүү төрөмхилийн оргилцыг нь 1947 оны байдаг богдын хилийн мөргөлдөн байлаа. 1947 оны 6 дугаар сарын эхээр Осбаны болон хятадын хамтарсан маш том хэмжээний цэргийн хүч Монголын хилийг Гавчаг заставын чиглэлээр довтлоо. Монголын хилчид тооны хувьд дээрх дайснаас хэд дахин цөөн байсан ч эх орныхоо газар шорооны төлөө эцсийн тусал зулсаа хүртэл тэмцсэн юм. Та бүхэн бүгд найрамдах Монгол ард улсын баатар Лүүгийн дэгш даваа очир нарын түүхийг мэдэх бах. Тэд яг л энэ Осбаны дээрэмчидтэй хийсэн тулаанд ам өргөцсөн юм. Баатар дэгш пулемётой дасралтгүй бууцаараа дайснуудад бүслэгдэх үед өөрийгөө болон дайсныг хамт хэлбэлсэн түүхтэй. Осбаны бүлэг хилийн зөрчийг зүгээр нэг жижиг мөргөлдөөн биш, олон улсын хэмжээний дайны нөхцөл байдал руу түлхэж байлаа. Монгол улсын засгийн газар баруун хил рүүгээ нисэх онгоц танк томоохон цэргийн хүч илгээж байж энэ аюулыг тогтоон барьсан билээ. Гэвч түүхийн хүрд Осбаны эсрэг эргэлээ. 1949 онд Хятадд иргэний дайн дуусаж, Мао Цзэдуны толгойсон Хятадын коммунист нам ялалт байгууллаа. Гоминдааны засгийн газар Тайвань руу зугтаж, Осбан ард талын дэмжлэггүй ямар ч холбоотонгүй ганцаараа үлдсэн. Шинэ Хятадын улаан арим Шинжааныг яналтанд авахаар цэргийн хөдөлгөв. Зөвлөлт холбоот улс болон Монгол улс Осбаны Хятадын коммунистуудад барьж өгөхийг устгахыг шаардаж байлаа. Ингээд Хятадын чөлөөлөх арим Осбаныг баривчлах тусгай ажиллагааг алтай, төвд Чинхэ мужийн улсаар эхлүүлв. Осбан бэтээр ууланд бүгэж эцсийн хүчээ хүртэл эсэргүүцсэн ч 1951 оны 2 дугаар сард Хятадын Чинхэ мужийн нутагт коммунист армийн зэргүүдэд олзлогджээ. Тэрнийг Урумчи хотод авчран олон нийтийн өмнө нээлттэй шүүх хурал хийсэн байна. Шүүхээс тэрнийг эх орноос урвсан, дээрэм тонуул хийсэн, ховьсолын эсрэг үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр буудан алах ял оноожээ. 1951 оны 4 дугаар сарын 29-нд Осбан ислам уулыг Урумчи хотод цаазалснаар тэрний түүх төгсгөл болсон юм. Өнөөдөр Осбан ислам уулын түүхийг харах өнцөг улс орон бүрт өөр байдаг. Казахстан улсад болон хилийн чанд дах хасаг үндэстнүүдийн хувьд тэрнийг коммунист дарангуйлын эсрэг үндэснийхээ эрх чөлөө, шашин шүтлэгийн төлөө эцсээ хүртэл тэмцсэн үндэсний баатар гэж үздэг. Тэрний нэрээр гудамж талбайг нэрлэж хөшөө дурсгалыг нь бий. Харин Монгол улсын түүхэнд тэрээр тусгаар тогтносон улсын хил рүү зэвсэг барин халдаж, гэм зэмгүй ард иргэдийг хядаж, хилжтэн аминд хүрсэн цус дээрэмчийн хിവэр үлдсэн юм. Энэ бол түүхийн үнэн. Гэхдээ хамгийн том дүр зургаар нь харвал Осбан бол Төв Азийн жижиг үндэстнүүд болон
Өдөрдөгчд том гүрнүүдийн геополитикийн тоглоомын дунд хэрхэн удсан хөөхөлтэй болж эцэст нь хаягддгийн хамгийн тод жишээ болон үлдсэн юм. Тэрээр өөрийнхөө үндэстнийг аврахыг хүссэн үү? Эсвэл зүгээр л эрх мэдэл шунсан уу гэдгийг үзэгч та бүхэн өөрсдийнхөө дүгнэнэ үз. Манай өнөөдрийн дугаар тань таалагдсан бол бичлэг дээр лайк дарж, сувгтаа subscribe хийхээ битгий мартаарай гэж хүсье. Сэтгэгдэл хэсэгт Османы тухай өөрийн бодлоо хуваалцаарай гэж хүсмээр байна. Энэ хүртэл бичлэгтэйг хамт байсан танд үнэхээр их баярлалаа. Манай бичлэг таалагдсан байхаа гэдэгт маш их итгэлтэй байна. Та бүхэн шинэхэн бичлэгдээр лайк дараад комент өгчээд үзэхээ битгий мартаарай. Таны дарсан лайк, бичсэн комент бүхэн бидэнд дараагийн бичлэгийг оруулахад маш их урам дэмжлэг болж байдаг шүү. Нэр манай сувгт бодит дэмжлэг үзүүлэхийг хүсвэл Супер Тэнкс маань ажиллаад эхэлсэн байгаа гэдгийг дуулгах гэж таатай байна. Дараагийн бичлэгээр уулзлаа, түр баяртай.